дугуй унжих та амттай хоол иддэг. Тэгтээ ямар ч те ийм ингээд маш энгийнээр зүр юу ч болоогүй юм шиг те маш чадварлагаар ингээд дугуйгоноос контент хийдэг. Контент бүтээгч очир сүх ирсэн. Өглөө нэмээд сайхан амсаа. Баярлалаа. Таныг бодтоор арах маш гоё байна. Тэгээд хоол идээгүй дугуй унаагүй харах бас сонирн байна. Энэ бүх хизээ эхлэв. Өстой сонирхолтой контент. Тийм. Би нөгөө дугуй юу лээ? Дөрвөлөл ундаг. Тийм. Тэгээд сая өнгөдөг өвлөөс ахуулаад ер нь мэдлэг гэж хэлсэн л дээ. Яг дугуйтай нөгөө яг ялангуяа цас орох үеэр яг өвөл. Тэгээ яг ихэндээ бас хүмүүс төрүүлсэн юм аа. Тэгээ сүүлдээ яг ингээ зүгээр нэгin хэвийн болоод ингээл явж байгаа л бичээд хаш нэг 3 4 бичлэгэн дараа бол нэг хэвийн болоод эхэлж байгаа юм л та. Тэгээд өөс сонирхолтойгоор яаж хөрөх үү гэж бодож байгаа л тэгэл. Ер нь хоол идэж үзлээ. Хүмүүс чи хоолны контент юм их дуртай шүү дээ. Тийм болохоор хүмүүс хөвдөг болохоо тэгээд хоол байгаад ихний ээжинд ингээ зүгээр ингээ байж иддэг хоол те зүгээр ингээ. Тэгээд даачгаас нь савхсээр ашиглаад үзэж юм. Тэгээд яваал яваал. Тэгээд подкасттай үздэг ч юм уу те. Тэгээд баг тэгээд сонирхолтой болох гол үзэл явж байна та. Тэгэхээр бичлэг нь харагдаж байна л та тий. Вау. За авокадо дондороо зүсэй би. Салат хийж байгаа юм уу? Нэг хотдог гэсэн. Оо зөө. Тэгээд энэ болохоор нөгөө өвөл хийсэн болохоор энэ хотдог биш нөгөө frozen dog болоо тэгээд. Тэгээд нэг юм хөө босоо. Яг frozen dog. Экстерс өвөл байгаа ч мэддэхгүй шүү дээ. Тийм ээ. Нэг намар ч юм уу хавар ч юм уу гэж харагдаад байна тий. Одоо амнаас нь сүрхий уур гарч. Тэгээд энэ ямар хэцүү байна тий. Хэцүү санагдаж байна. Би өөрөө төвшөлсөн болохоор хэцүү байна гэж байна л та. Яг нэг урт зам дээр яг тий нөгөө талбай хамаатай тий нэг юм яг нэг 2 жигэл яачвал яг гадаа бол нэг тэнцвэр олтлоо нэг яваад тэгээ яг нэг өнцгөө олтлоо яваад гэдэг зам бас хэрэгтэй тий. Тэглэж яг гоё шийднэлтэй. Тэгэхээр ер нь одоо хоол идэх санаагаа ер нь ингээд хоолтой хий дугуй унжахтай хоол юм контент хийя гэсэн. Тэгэхээр та өөрөө ер нь юм хоол иддэг юм контент үзэх дуртай байсан тийм. Тий, ер нь тийм. Ер нь хоолны контент их үзэх дуртай. Гадных ч монголч тий. Гой хоол, сонь-содой хоол мос байдаг ш тий. Сонь-соны бидэд тийм хөө юм үзэх дуртай байт. Тэгэл тиймээс болол. Гэтэ энэ хэр баргийн хүн хийж чадахгүй хаа. Одоо жишээ нь дугуй унах чадвар нэгдүгээр сайн байх хэрэгтэй. Тий. Тэг ямар ч залахгүйгээр ингэ яваад байгаа шүү дээ та. Тийм. Тэгээд яг нөгөө дугуйчид яг мэддэг юм аа. Юу нэг дугуйгаа яг нэг хүн мэдэгчдэг байхгүй. Удаан унаад байгаа. Би энэ дугуйгаа шиг 3 жил унж байгаа. Тэгэхээр яг нэг юм дугуйтайгаа мэдрээд гэх юм уу. Тэгэхээр ерөнхийдөө яг гараа тавиа явахад гайгүй. Тэгээд анхаарлаа төвлөрүүлээд. Тэгээд эргэлт дээр ер нь бол одоо гараарж болоодохгүй жоохон ташаагаар явах маяг тийм. Тэгээд яг нэг юм алсууд эргэлтийг бол яг ташаагаар болоод явчихдаг юм аа. Тэгээд устдаа яг огцон мэргэлт бол зогсч таалаа л та. Тэгэхээр энэ контентыг тийм надад ийм асуулт төрлөө. Одоо нэг ийм контентыг хийж явах явцдаа хоол идэж явах явцдаа ямар нэгэн одоо осолж юм уу тийм огцон мэргэлтгийн гараа зогсоох шаардлага. Тийм нөгөө өвөл миний пиццатай нэгжлэг үүд юм аа. Тийм тэгэл олж иж юм л та шүү. Тэгээд нөгөө том пиццаг нэг савтан бариа явж байгаа дидий гэж өөрөө бодсон юм уулна. Тэгээд хүмүүс сонирхолтой байх шүү. Тэгээд идэ явж исэн чинь нөгөө гулгаанд хасаа 35 байсан тэгэхэд. Яг нөгөө шинэ жилийн дараахан тий яг хамгийн өд үеэр тэгээдсэн чинь нөгөө дугуй маань халтраад нөгөө пиццагаа нөгөө тэр жигт гасаа асгаад савта пицца чинь тэр жигт байгаа. Тэрэндээ өөрөө бас жоохон тий. Яа тий гоё юм хийх гэдэг унгаарчдаг өөрөөсөө яа. Тэгээс өөрөө бишдэг үстэй тий. Тий өөрөө гайгүй ихэд ингээд үлд тогтсон л таа. Тэгээ пиццагаа нэг унсан пиццаас нь хоёрыг аваад идэл тэр нэг бичлээд дууссан. Тэгээ яг тэндээ бас хүмүүст гайгүй хүссэн л тий. Тэр үед тий. 35 градусээс юм болохоор тийм. Гэтэ өвөл дугуй унна гэдэг бол үнэхээр бас сорилж үү дээ. Гэхдээ ер нь өвөл гэлтгүй Улаанбаатар хотод дугуй унна гэдэг зүгээр алхаад өсгий цогтолтой алхаа явахад бид нэрт ямар хэцүү байдаг лээ. Тийм тийм. Дугуйн зам бол ер нь Монголд бол тэгэл Улаанбаатар хот хэцүү шүү дээ. Тийм яг тодорхой хэдэн газрууд л гайгүй нөхөөс ажил гэрээ 2 хооронд бол тэгээд ер нь бол тийм эйгүү замаар явна л та. Зам мамаарч явдаг шүү дээ заримдаа тийм нөө зам дуусчихна. Машин замаар орохоос арга байхгүй. Тийм замууд зөндөө. Тэгтэй. Яг замхан зам дуустай. Таныг тэгэхээр яг ингээд бичлэгээ явж байхад манай төгөлдрээ сонирхоод байгаа. Төгөлдөр хэрвээ тантай таарсан бол ингээд зүүдлээд байгаа юм шиг санагдна гинэ. Тийм. Өөдөөс яг алхаж ивэл те. Яг өөдөөс ингээд юм хоол идж байгаа, дугуй унж байгаа. Тэгэхээр бас бичлэг хийж байгаа те. Ингээд би ингээд харцаад бүр ингээд ингэж зөрөх байх. Юу арчив гээд. Хүмүүс яаж хэлж авдаг вэ? Тийм сүүлийн үед л хүмүүс
ер нь мэдээд их шиг байна. Тэгэл залуучууд тэгэл өнгөрөхөөр нөгөө бичлэг гэдэг ах байж ч юм уу тийм. Тэгээд сонсогдоод өнгөрдөг нөгөө дугуйтаа явж байгаа болохоор. Тэгэл яг зүүж байгаа хүмүүсээс нэг бас нэг иргэж хааж авнаа бас тэгээд. Йоо энэ артаа гэл тийм. Тийм одоо юу гэдэг юм бэ шиг зарим нь бол тийм юу яваад байгаа гэж. Хүмүүс санаа. Одоо тэгээд таны контент чинь үзэлтүүд маш өндөр болчлоо тий. Хамгийн дээдлийн одоо паста сангивсал нөгөөх нь юу лээ? Тий нөгөө цагаан сар юм шиг байна. Тий энэ гол бол ер нь сайн үзэлттэй лайк хараач гэсэн юм тий. Хит байна одоо. Тий хамгийн их лайктай бичлэгээс паста л байна л да 13k гарсан байсан баха. Тий тэгээд үзэлтээр болохоор сангимсалтай бичлэг 825k гараа явчихсан. Тэгээд одоо тий нэг M гэдэг бас бичих харч байгаа гоё санагдаж байна. Одоо K-гээс M болох гэдэг. Тий M ороод бас гоёлох гэж байна. YouTube дээр хэр үзэж байна манай монголчууд ер нь? Би чи YouTube дээр нэг тавьдаг юм аа. За. Тий. Тэгээ нөгөө зарим нэгэн нөгөө copyright дуунууд ч бас асуудалтай. Тийм ба. Тэрэн дээр бас аягүй их болцож байхгүй бол тэгээ миний таалагдсан дуу YouTube дээр тавьж болохгүй ч юм. Тийм их аягүй их байгаа. Тэгээд short дооны тавих гад яг дараа нь яг дуунуудаа солиоч ч юм уу short-оор тавьж болох байхаа. Тийм байна. Бас бодож байгаа. Instagram дээр болохоор таны хаяг чинь очко доогуур зураас очко гэж байгаа тийм. Ноолон дахин нөгөө давтагцсан болохоор ааваа нэмээд тэгээд. Тийм байсан шүү. Тэгээ магадгүй одоо сайн өмнө нь үзэж амжаагүй ч юм уу ингээд гүйлгээд өнгөрцөн хүмүүс байвал манай зочныг дагаарай гэж хүсэж байна. Follow гэрээ. Follow гэрээ. Тийм follow гэрээ. Бас нэг зүйл бодогдоод байна уучлаарай. Одоо ингээ та хоол идэж яваад байгаа шүү дээ тий. Тэгэнгүүт хоолны бизнес эрхэлдэг хүмүүс тантай хамтрая гэж санал тавьсан уу? Тийм хідэн газар санал тавьсан тэгээд нэг хоёртай бас хамтраад явсан тий. Вау. Хоол гэлэх уух юмны бас юмнууд тий. Тий явсан тий. Хүмүүстэй хамтаж ажилласан. Тэгэхээр таны анхны зорилго яг ингэж биелгэн зөв үү? Эсвэл таны анхны зорилго бүр төсөөр байсан? Тийм миний зорилго бол ондоо. Би нэг өөрөө яг түрүү жилийн 100-аас ахуулаад өөрөө юм нөгөө бизнес хийж эхэлсэн байхгүй. Яг хуваараа яг нөгөө өмнө нь бол хэвлэн компанид ажилладаг гэж байгаад яг хуваараа юм хийхээр шийдээд тэгээ явж байхад яг нөгөө сошиал угаасаа ямар хүчтэй байлаа тий. Тэрнийгээ дагаал Instagram аямс хөгжүүлээд үзье. Тэгээ би өвөл дугуун юм чи яг нэгээл уусал ундаг юм чи бичлэгийг л яваад үзье гэдгсэн тухайн үед агай хурж исэн л та. Хүмүүс түрээдсэн тавгүй болохоор юм санагдаад. Тэгэл юу тэгж хэлсэн бизнесэл нэг юм сурталчлах одоо өөрийгөө таниулах ихтэй л хэлсэн. Тэгэл явандаа тэгэл хүмүүс чинь ингээл үзэлт ихсэл юу гадахаас чинь бас газар санд мал тавиадах бас тий. Бас давхад тий давхад ч гоё. Хар боломж нэгсэн. Тий давхад боломж бас нэгдээд хаа бас сонирхолтой гоё байсан. Тэгээ улсын анхны танилцуулгыг хүссэн бизнесээ танилцуулж чадсан уу? Тий одоохон нэг мессер ингээл ягаал гэдгийг. Өөрөө бас дундуур нь хавчуулаад бас хийгээл байгаа. Зөө. Неон гэрэл гэдэг байхгүй. Тийм тууцны неон гэрлээ нүг мөг бичдэг тийм бизнес гэдэг өөр. Яг хоолтой хамаагүй л дээ. Тийм хоол дугуй могоо тавьж хамаагүй тэгэл өөрийгөө таниулах жамаал гэсэн. Тэгэхээр та одоо сүүлийн 3 жил дугуй өвөл зөнгөө унж байгаа юм байна. Тийм яг тэгэхээр өөрөө машин гүгс үү? Машинтай. Тэгтээ машин ундгүй юм тий. Тийм манай эхнэр тэгэл хөгтүүд тэгээ явахтаа л ундаг тоо ихнэл ундаг. Тэгэхээр яг дугуй хүмүүс яг юу нь бол яг зорилго нь бол юм төгжрэлтэй. Яг төгжрэлтэй энэ 3 жилийн өмнөөс хаваад нэг 5 км-ийн газар 3 цаг болоо хараад сүлдээ бас сайн нөрөө хугалдаг юм билээ л. Тэгэл за өөр ямар боломж явах вэ гэж дугуй. Тэгэл дугуй гоё уус унах тустай болохоор тэгэл өвөл бэлтгэлээ базаагаал унахад бол даахгүй л дээ. Яг нь дугуй чи өөрөө нөгөө ингээд цогсоогоор яваад байх биш. Ингээл байнга хөдөлж идэг болохоор яг юм комбинацон хөвдөг. Тийм сайхан хангачвал 5 минут жигээл ер нь халаал эхэлдэг. Тийм үү. Тийм агүй айтах. Тэгэл яг бүр бас хөлөрж болохгүй. Хөлөр буцаад санахгүй. Тийм болохоор нэг айжхан нэг юм халаас гээл нэг ажил гэр 2 онд талдаа нэг 20-оос 30 минут л жид юм дөө. Хэдэн километр гэсэн үг үү? Нэг 5 км л гац. Тийм. Тэгээд өглөө оройдоо. Тэгэхээр нэгдүгээр тасгал болчих юм байна. Хоёрдугаар та төгжрөхгүй юм байна. Төгжрөхгүй. Бензин өрөхгүй юм байна. Тэгээ хажуугаар нь ховоогоор бичлэг хийж юм байна. Тийм. Тэгээ бензин хийх мөнгөөр хоолоо ичих юм. Тийм тэгээд нэг хоолоо идэж байгаа бас хамтарч ажиллаад бас сайт таасал юм уу тий. Бас тийм. Дахиад боломжууд нэгдэх бас үг өгөхгүй шүү дээ. Тэгээд таны аав чинь бас дугуй спортын мастер хүн тий. Та багаасаа бүр яг яалтчгүй дугуйтай нөхөрлөж. Тийм юу н ухаан ороод дугуй байсан л та. Тийм юу нь бол тийм. Тэгээ нөгөө ийм том ийм
дөрвөлжин дугуйнд байдаг гэсэн шүү дээ. Тэр нэг өрүүлдэж явдаг гэсэн. Нэг хөлөө яг нэг хоёр юуныхаа хооронд хөлөө хийгээд өрүүлдэж яваад бүх том дугуй шүү дээ. Тэр нэг жоохон байсан болохоор тэгж мэгэж анх дугуйнд суудаг. Сууж ирсэн. Тий. Тэгэл уусаа спортын мастер тэгэл уусаа байнга дугуйтай өндөрсөн тэгэл дугуйнд туссан да. Одоо аав нь таны бичлэгийг хараад юу гэж чинь? Тий. Их дэмждэг юм аа. Тэгээд шейлж мэйлээд лайклаа шейлнэ. Сайн дэмжин гэдэг бол тий. Эцэд дугуйг бүр супер сөртчихж байгаа сте тий. 4 өдөр дугуй нараа. Дугуй дээр хоол идэж болд юм аа. Тэгээ бас өвөл дугуй унж болно шүү гэдэг. Тий, өвөл дугуй унж болно. Тий. Гэхдээ би бас өвөл нөгөө дугуй унахыг яг нөгөө 18-аас доош ч юм уу тий. Яг тийм залуучуудад төсвөр насны хүмүүс бол зөвлөмөргүй байгаа юм байна. Тий. Яг нөгөө олон жил унаад тэгээд ингээд халтаргаа гулгаанд тий. Гоё ажиг явах тийм юутай бол. Тийм баг. Тий, олон жил унаад туршлагатай хүмүүс л яг өвөл болоо шүү. Гайгүй шүүлгч. Гэрийнхэн найз нөхдөд нь таны бичлэгийг хараад юу гэж байна? Оо амар дэмждэг шүү дээ. Тэгэл аим найзад гэрийнхэн бол өстэй тултал дэмжин дээ. Тэр бичлэг чи үзээл тэр хоолоо идсэн байлаа гэж. Тий, хоолоо идсэн бэ. Тэгээд ээж бол тэгэл хагаал бэ ч чад. Унлаа штэ ч. Валгаамжтай. Тий, явна. Тий. Ээж хүн юм ч удаа. Ястаа тэгж байгаа. Амар юм байна. Тий, явна. Хүмүүсийн комментууд ерөө сэтгэлүүд ихэнх нь ямар хөө байх вэ? Оо ихэнх нь ер нь сайн шүү. Тий, тэгээд өстой гоё юм байна гэл. Тий, ер нь эрг сэтгэлүүд аягүй ихтэй. Тэгээд дундуур нэг бас нэг амар сэтгэл явт юм аа. Нэг юу гэлээ? Унжис нүг унахыг харч байна. Миний модортой уучаад амар коммент зүү яон тэгэл. Тийм хөл комментууд бол ихэнх нь эргээ ер нь гоё хүлээж авдаг шүү дээ ер нь тий. Тэгтээ энэ бас нэг юу вэ те? Одоо чинь та энэ камерыг аваад гэж болох уу? Энийг яаж авах вэ харин камер? Эргүүлээд аваад ах шүү. Үгүй тэр нэг юу ин хачаад авчихсан да. Үгүй. Би зогсчод авчих. Камера та бичлэгээ аваад бичлэг энтерас хөөрхөн эдитлээд гэдэг юм уу? Тэ? Тодорхой хэмжээнд цаг ороод ах шиг байгаа тий. Биш ээ. Энэ авчаал авчихсан. Оо за. Тэ? Тэр талын цаг бас орж ах шиг гэдэг юм уу? Тий. Тий. Би өөрөө бас тий эдитлээд бичлэгүүд өөрөө эдитэлдэг. Тэгэхээр одоо нөгөө яг үүндээ зориулаад та камер авсан байх наа эсвэл өөр тий юм тий яг зориулж бол камер аваагүй. Юундээ өөр юмд зориулж камер авсан. Бид бас нөгөө манай эхнэр бас өөрөө нэг юм гэр бүлийнхаа яг нэг влог хийдэг хгүй. Тийм. Яг одоохондоо яг нэг тийм хүн төрөөгүй. Өөртөндөө л зориулсан маягтай тий гоё влог хийдэг. Тэгээ тэрнгээр юм сэтэлж камер авсан. Тэгээд явандаа нэг хоол идэх бичлэгэнд маань гэсэн хэрэг болоо. Тэр өөрийг чинь өөрийгөө харуулж байгаа бич болох юм байна гэдгээр. Тэгээд юм цаанаасаа юм гэл авсан юм бэ? Ястал юм уу? YouTube-тэй юм авсан гэдэг чинь тий. Тийм байна. За. Өстой авсаархан камер. Хөөх юм байна тий. За ерөөхдөө бидний ярилцлагын цаг дуслаа. Тэгээд таныг урилга аваад ирсэнд бид туйлын их баярлжээ. Тэгээд ер нь одоо баярлаа. Нийгэмдээ их гоё тийм эерэг зүйлийг түгээж байгаа хүмүүсээ бид үнэхээр ингээд нэвтрүүлэгтээ урьж ярилцах дуртай. Тэгээд та бас яг энэ боломжийг ашиглаад гэдэг юм уу үзэгчдэд юу гэж хэлмээр байна. Таны нөгөө контент чи ихэнхдээ ингээд хоол идэж байгаа ай тавьсан таны ярьж байгаа ч их баг байдсан шүү дээ тий. Тэгэхээр юу гэж хэлмээр байна? Яг хэлэх үгүй. Тий. Магадгүй одоо дугуй унаа явж байхад танд тулгардаг асуудал эсвэл хүмүүсээ гоё уриалгах ч юм уу тий. Тий, дугуй тал дээр асуудал гэх юм бол яг нэг дугуйн зам маань л их тухтай тий. Гоё одоо ингээд хаасайгүй дуусчихгүй тий. Ингээд нэг хотын төвөөр явхад бол ямар ч хэсэнд асуудал дугуйн замууд маань гоё машин замаасаа тусдаа тийм гоё байгаасаа л гэж хүсдэг шүү дээ. Тэгээд нэг юм дөрвөлжин зам биш тий. Яг нэг асфальтын зам шиг тийм замуудаар гоё явал дугуйн жагсах гоё эвтэйхэн байдаг шүү л гэж хэлээ да. Тэгээд яг хөө тийм зам нь бас гоё болчихвол хүмүүс бас өшөөлөө унахыг бодох юм билүү тий. Зөнгөө. Сэтгэл бодчих юм да. Баярлаа. За баярлаа. Амжилт хүсье.